манай туулын хурдны замыг хийх гээд байгаа China Highway гэдэг компани одоо бид нар урьдчилгаан мөнгө шилжүүлчихэд байгаа. Тэдний одоо санхүүгийн баталгааны хуудас буюу одоо бидний төслийг хэрэгжүүлж чадна гэдэг энэ баталгаа. Энэ баталгааны хуудсыг хамгийн наад захын санхүүгийн мэдлэгтэй бөгөөд даатгалаар мэргэжсэн. За дээр нь манай төрийн албаны одоо санхүүгийн зохицуулах хороо сангийн яамны хамгийн ихний мэрэгчтэн харахад л энэ Монголын хууль тогтоомжийг улаан цайнд зөрчигдсөн ийм баталгааны хуудас байж байгаа. Ийм баталгааг хараад ийм баталгааны хуудас аваад төсвийн хөрөнгнөөс гадаад зээл гэж одоо бид нар эргээд төлнө шүү дээ. Энэ өндөр хүүтэйгээр төлнө. Төсвийн мөнгнөөс 500 тэрбумыг шилжүүлсэн байна гэдэг нь өөрөө бүлэг залилангийн гэмт хэрэг ил тод бэлэн байж байгаа юм. Ийм бэлэн гэмт хэрэг дээр жишээлбэл хэн шалах төр хорооны нөхцөл байдлыг хараад жишээлбэл одоо юу гэдэг ардын намынхны хоорондын тулааныг хараад үйл ажиллагаагаа шударгаар хуулийн дагуу явуулж чадахгүй байгаа энэ хууль сахиулах байгууллага навилгатай тэмцэх газар санхүүгийн гэмт хэрэгтэй, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хилцээс одоо энэ хууль сахиулах байгууллагууд ингээд ажиллаа хийгээч гэдэг юм шаардлагыг л тавьж байгаа. Нэгдүгээрт, хоёрдугаарт одоо ийм улаан цайм ийм хууль зөрчсөн Монголын одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тендерийн хууль бусад ер нь одоо энэ санхүүгийн баталгаа гаргадаг хамгийн наад захын энгийн стандартыг зөрчсөн ийм шийдвэр гаргаад төсвийн хөрөнгөнөөс 500 тэрбум төгрөгийг үндсэндээ өрн таран хийчихсэн байгаа. Хотын дарга өөрөө сайн дураараа ажиллаа өгөх ёстой. Тэгэхээр өнөөдөр ингээд нэг даваа далаа гээд орлогч даргаыг урдаа тавьчаад нөгөө хүн нь ажиллаа өгнө гээд өмнөөр нь үндсэндээ одоо хаалт хийж явж байгаа юм шиг юм дүр зураг харагдаж байна. Гэтэл энэ бол асар том хохирол Монголын ард түмэнд үүсгэсэн байж байгаа нь баримтаараа ил байгаа энэ үед бол хотын дарга өөрөө ажиллаа өгөөд давхар бас ажиллаа өгөөд шалгуулах одоо юм бүрэн нөхцөл нь бүрдчихэд